Гомжовын зандан шатрыг дэмжиж байгаа. За өнөөдөр энэ яриад байгаа энэ орон сууцруулалтын банкны санааг бол дэмжиж байна. Гэхдээ энийг бол төр дангаараа хийх биш. Хувийн сектортой хамтарч хэрэгжүүлээд хэрэгжүүлсэн тохиолдолд яаж дэмжихээр тодорхой болох нь зөв болов гэж хэлмээр байгаа юм ба. Яагаад тэгэхээр одоо засгийн газрын хөтөлбөрт маш их идэвхтэй оролцсон Монгол банк өөрөө 7.5 их найт төгрөгийн алдагталтай байгаа. Онлоороо бол энэ алдагдлыг засгийн газар нөхөх ёстой. Дөрмийн сангийн нөхөж өгөх ёстой. За хэрвээ дээрээс нийгмийн даатгалын нэрийн дансны одоо 30 их найт төгрөгийн өрийгээд бодоод үзэх юм бол Монгол улсын засгийн газрын бодит төр бол маш их болно. Тийм учраас одоо альва ажлыг хийхдээ төр өөрөө хийх биш, хувийн секторыг хийх, хамтарч хэрэгжүүлэх тал дээр сайн анхаарах хэрэгтэй гэж хэлмээр байна. За нөгөө талдаа бид нар ингээ 14 мега төслөөд ирэх 4 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ гээд 24 онд баталсан. Тэгэхээр эдгээр одоо төслүүдийг Монгол улсад үзүүлэх нийгэм эдийн засгийн ач холбогдол өөрийгөө санхүүжүүлэх болон одоо орлого олох боломжоор нэрэмбэлж хэрэгжүүлэхдээ бол анхаармаар байгаа юм. Яагаад тэгэхээр эдгээр төслийг хэрэгжүүлэхээр дахиад засгийн газрын өөрийн таасны асуудал үүсэж байгаа. Тийм учраас төр өөрөө хэрэгжүүлэхээсээ илүүтэйгээр Монгол улсын чадaltaй томоохон компаниудаараа хариуцуулж хийх тал дээр бас санаачлагтай ажиллаарай гэж бол зэгмээр байна. За